Самбай цагтай өнөөдрийн сэдвийн ээлж дугаар та бүхэнд хүрч байна. За бид энэ удаад дэлхийд дахин дах сэдвэр буюу олон улсын хамгийн анхаарлыг одоо ихээр татаж байгаа хэлэлцээр болох Европын холбоо болон Нэгдсэн улсын хооронд байгуулагдсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар ярилцахаар зочноо урьсан байна. Гэхдээ энэ удаад сонирхолтой манай зочин Нэгдсэн улсын Нью Дели хотоос оролцож байгаа энэтхэг сэтгүүлч байгаа. За тэрээр олон улсын их тайвны хүрээлэн болох Карнеги байгууллагын энэтхэг улс дахь салбар болох Карнеги Индия байгууллагын судлаач сэтгүүлч Тэнекар Пери оролцож байгаа юм аа. Өглөөний мэнд Пери. Өглөөний мэндийг хүргэе. Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Нэвтрүүлгийн эхэнд би энэ хэлэлцээрийн талаар үзэгчдэд маш товч мэдээлэл өгсөн. Гэхдээ та илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөсэй гэж хүсэж байна. Урсула фон дер Лайен хэлэлцээрийг бүх хэлэлцээрийн их гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ чөлөөт худалдааны хэлэлцээрийн ач холбогдол юу вэ? Мөн яг ямар зүйлүүд энд тусгагдсан бэ? Тайлбарлаж өгөхгүй юу? What specific things happened here? Yes. As you said, this has been called the mother of all deals because Тиймээ таны хэлсэнчлэн үүнийг бүх хэлэлцээрийн их гэж нэрлэж байгаа нь энэ хэлэлцээрийн цар хүрээ хэмжээ асар томтой холбоотой. Энэ хэлэлцээр дэлхийд дээрх 2 тэрбум гаруй хүнд ашиг тусаа өгнө. Мөн дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 3.1-ээс 4.1-ийг хамарч байна. Энэтхэг болон Европын холбоог холбож байгаа гэсэн үг. Энэ бол маш том хэмжээ шүү дээ. Тодорхой заалтуудын хувьд хэлэлцээрийн хамгийн гол нь худалдаанд тулгардаг цаад бэрхшээлүүдийг арилгаж байгаа явдал. Энгийнээр бол дүрм зохицуултыг хялбарчилж байгаа гэсэн үг. Худалдааг хялбаршуулж цаадуудыг багасгана. Чөлөөтэй худалдааны урсгалыг бий болгоно. Энэ бол үндсэн суурь хүчин зүйл. Ялангуяа Европын хувьд дэлхийн олон улс орон худалдаанд маш их асуудалтай тулгарч ирсэн. Одоо ч тулгарсаар байна. Ялангуяа Европын холбоотой худалдаа хийх үед маш олон дүрм журам шаардлага зохицуултын босго гарч ирдэг. Энэ нь удаан хугацаанд асуудал болж ирсэн. Харин хэлэлцээр үүнийг бодитоор хялбарчилж өгч байна. Хэд хэдэн бараа бүтээгдэхүүний салбарын хувьд үе шаттайгаар саадуудыг арилгах тал дээр талуу тохиролцсон. Европын хувьд Азад асар том чөлөө зах зээл нэгдэж байна. Ялангуяа ийм тогтворгүй геополитикийн өрсөлдөөнтэй цаг үед Европт тэнцвэртэй байдлыг хангаж өгч байгаа юм. Харин стратегийн бие даасан байдлыг баримталдаг энэтхэгийн хувьд бас нэг шинэ боломж нээж өгч байна. Өөрөөр хэлбэл 2 дахь сонголт бий болж стратегийн бие даасан байдлаа хадгалах боломж олгож байна. Тэгэхээр хоёр талд хоёуланд нь ашигтай. It again opens up an alternative. It opens a second option, or it allows India to maintain its strategic autonomy. So it's a win-win for both sides. So I heard that India is really, the previous years, it was really. Өдийг хүртэл энэтхэг улс автомашин үйлдвэрлэлийн салбараа маш их хамгаалж ирсэн шүү дээ. Харин энэ удаа хэлэлцээрд орсон том заалтуудын нэг нь энэ салбарын тарифыг бууруулж байгаа явдал юм байна. Тэгэхээр та яг ямар салбарууд энэ хэлэлцээрээс хамгийн их ашиг хүртэх вэ гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Мөн нөгөө талд нь зарим салбаруудад хүндрэл үүсч магадгүй гэж би бодож байна. Тэр талаар ч мөн тайлбарлаж өгнө үү? And also, I believe that there's another side, could face challenges from because of this deal. So could you please explain more about that? Sure. So as you rightly pointed out, automobiles has been a major stumbling block, if I can say, between. Мэдээж таны хэлсэнчлэн автомашины салбар энэтхэг Европын хооронд энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулахад удаан хугацаанд гол саадан болсоор ирсэн. Суурь ойлголт өгөхөд үнэ эрэхтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ анх 2007 онд эхэлсэн. Өөрөөр хэлбэл бараг 18-аас 19 жилийн турш үргэлжилсэн процесс. Харин сүүлийн нэг жилд бүр тодорхойлбол 2025 оны 2 дугаар сард Европын холбооны комиссарууд бүрэн бүрэлдэхүүнээрээ энэтхэгт айлчилсан. Энэ нь Европын холбооны гадаад бодлогод энэтхэг ямар чухал болсныг тод харуулсан үйл явдал байсан. Тухайн үед нэг жилийн дотор чөлөөт худалдааны хэлэлцээг дуусгах нь мөн удаан хүлээгдсэн энэтхэг Европын холбооны дэд хэмжээний уулзалтыг хийн гэсэн шийдвэр гарч байсан юм. Үр дүнд нь түүхэнд байгаагүй маш хурдан хугацаанд буюу ердөө нэгэн жилийн дотор талууд тохиролцоон төрж бүх төвөгтэй асуудал улс төрийн зөрчилдөөнүүдийг даван туулж чадлаа шүү дээ. Автомашины салбарын хувьд энэтхэг улс энэ салбараа маш их хамгаалж ирсэн. Автомашинаас гадна нэхмэл хувцсны салбарч байна. Энэтхэг энэ салбарт томоохон үйлдвэрлэгч улс. Дэлхийн нэхмэл хувцсны салбарын арыг даадаг тулгуур болдог улс нь ч гэж хэлж болно. Харин сүүлийн үед Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн тарифын нэмэгдэл мэтийн зүйлийн улмаас өрсөлдөх чадвар нь буурч эхэлсэн.
Гэсэн хэдий ч энэ хэлэлцээр энэтхэгт Америк нэгдсэн улсаас хамаарлаа багасгаж, Европын зах зээл рүү илүү их экспорт хийх шин боломж олгож байна. Мөн арьс шир, гутал, далайн гаралтай бүтээгдэхүүн, үнэт чулуу, үнэт эдлэл, инженерийн бүтээгдэхүүн гээд олон салбар тарифууд үе шаттайгаар мэдэгдэхүйц бурна. Гэхдээ нөгөө талаас хөдөө аж ахуй, сүүсүүн бүтээгдэхүүн зэрэг зарим үндсэн салбаруудын хувьд энэтхэг болгоомжлсон байр суурьтай хэвээр байна. Учир нь тарифыг хэд бууруулвал энэ нь фермерүүдэд сүргээр нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс одоогоор хараахан бүр нээлттэй болоогүй. Цаашид үе шаттай ярилцах шаардлагатай байгаа. Хэлэлцээрээс ашиг хүртэж байгаа болон хүртэхгүй байгаа салбаруудыг дурдвал юм байна. Where we are now, what's opened up and what has not opened up. Okay, so if we have to talk about this trade, trade agreements, more freely, openly, I think we have to mention about the United States, right? Энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээрийг илүү өргөн хүрээнд улс суурьтай ярих гэвэл Америк нэгдсэн улсын тухай дурдахгүй өнгөрч болохгүй байх. Учир нь Америк нэгдсэн улс бол энэтхэг болон Европын холбооны аль альных нь хамгийн том түншүүдийн нэг. Тэгэхээр Америк нэгдсэн улсын засаг захиргааны байр суурь энэ хэлэлцээрд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна. Мөн энэ хэлэлцээр хийгдсэн ч боддоор хэрэгжих нь 2027 оноос гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ нэг жилийн хугацаанд саад бэрхшээл гарах магадлал бий юу? Yeah. So do you think there's going to be a little bit obstacles during this 1 year? So to the last part of your question first, technically there are the obstacles are more, it's not obstacles, there are certain. Таны асуултын сүүлийн хэсгээс эхлэе. Техникийн хувьд бол гадаад цаад бэрхшээл гэхээсээ илүүтэй тодорхой процедурын ажлууд хийх шаардлагатай байгаа. Хэлэлцээрийг дуусгаснаа бол зарласан. Яриа хэлэлцээ дууссан. Үндсэн агуулга текстэн дээр тохиролцсон. Харин одоо хуулийн шалгалт хяналт хийгдэнэ. Энэ бол хоёр талын дотооддоо хийх ажил. Яг одоо энэ үйл явц явагдаж байна. Юун дөрөнд Европын холбооны улс орнууд хэлэлцээрийг батлах ёстой. Гишүүн орнууд бүгд дэмжсэний дараа Европын холбоо батлана. Энэтхийн талд ч мөн адил батламжлах процесс явагдана. Үүний дараа албан ёсоор хүчин төгөлдөр болно. Энэ бүхэнд чамгүй олон сар шаардагдана. Магадгүй оны эцэс гэхэд батлагдаж дуусах байх. Мөн зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай. Европын холбоо болон гишүүн орнуудын дүрм журам болон энэтхийн хууль тогтоомжид өөрчлөлт хийж албан ёсоор хуульчлах ёстой гэсэн. Эдгээр нь ердөө процедурын алхмууд боловч нэлээд хугацаа шаардлагатай. Тиймээс гадаад нөлөө хөндлөнгийн оролцоо гэхээсээ илүү процедурын асуудал байгаа юм. Харин Америк нэгдсэн улсын тухайд бол ярихаас өөр арга байхгүй чухал асуудал. Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан тарифын нэмэгдэл, гадаад бодлогын байр суурь хоёр талыг удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрээ дуусгахад түлхэж өгсөн нь маргаангүй. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Албаныхан ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Одоогоор Америк нэгдсэн улс энэ хэлэлцээрийг хэрхэн харж байгаа талаар ерөнхийлөгч Дональд Трамп шууд мэдээлэл гаргаагүй байна. Гэхдээ түүний засаг захиргааны албаныхан энэтхэг энэ хэлэлцээрээс их ашиг хүртэнэ гэж харж байна. Тэр нь ч зөв. Бид энд энэтхэг Америк нэгдсэн улсын худалдааны хэлэлцээрийг бас ярих хэрэгтэй болно. Талуудын хооронд хэлэлцээр нэлээд удаан хугацаанд гацсан. 2025 оны 5 дугаар сараас хойш нөхцөл байдал яаж өрнөснийг бид мэднэ. Бараг дууссан байсан хэлэлцээр саатан хойшилсан. Тиймээс энэтхэг Европын холбооны хооронд удаан хугацаанд үргэлжилсэн энэ түүхэн хэлэлцээр сая нэг юм батлагдахад сүүлийн 1 жилийн хугацаанд Америк нэгдсэн улс Дональд Трампын хандлага бодлого томоохон үр гүйцэтгэсэн байгаа юм. Үнийг үгүйсгэх аргагүй. So definitely in the whole as I said, it's been 18 to 19 years in the making. But the last 1 year, definitely the US, the Trump factor did play a role. I mean, there is no doubt in saying that. Thank you so much. So you told us that this actually discussion about Та энэ чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах тухай яриа хэлэлцээ бараг 20 жил буюу 18-аас 19 жил орчим үргэлжилсэн гэлээ. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэтхэг болон Европын холбооны тарифуудыг нэмэгдүүлсэн нь талуудыг энэ чөлөөт худалдааны хэлэлцээр рүү шахсан гэж хэлж болох уу? His administration really pushed these two into this free trade agreement. Can we say that? Absolutely. It was definitely, in a way, as I said, President Trump was a catalyst
Тийм ээ, мэдээж болно. Ерөнхийлөгч Дональд Трамп тодорхой хэмжээнд хурцсуур түлхэц олж өгсөн. Өөрөөр хэлбэл түүний үйлдэл Энэтхэг болон Европын холбоог энэ хилэлцээр гарын үсэг зурхаас өөр аргагүйд хүргэсэн. Учир нь хоёр тал хоёулаа янз бүрийн шалтгаанаар Дональд Трампын засаг захиргааны дарамт нөлөөнд байсан. Гэхдээ аль аль нь өөр өөрийн гэсэн ялгаатай шалтгаанаар мөн холбоотны хувьд Атлантын далайд амнсан энэхүү холбоо сүүлийн 2 сард бүр сүүлийн 1 жилд ч биш. Ялангуяа Венесуэлтэй холбоотой нөхцөл байдал Дональд Трампын Гренландын талаар хийсэн мэдээллүүдээс хойш ихээхэн дарамт орсон. Энэ дээр нэмж хэлэхэд Гренландыг Америк нэгдсэн улс удирдах эсэгтэй холбоотой асуудал дээр Дональд Трамп Гренландын асуудлаар өөртөө санал нийлэхгүй бол Европын орнуудад нэмэлт тариф ногдуулна гэж хүртэл сүрдүүлсэн шүү дээ. Үүнийх нь улмаас Атлантын далайг дамнсан улс орнуудын харилцаанд ихээхэн стресс, тогтворгүй байдал үүссэн. Тиймээс Европын холбооны удирдлагууд болон бүлгийн гишүүн улсуудын хувьд Гренланд Атлантын аюулгүй байдлын бодлогыг цааш хэрхэн авч явах талаараа дахин бодох шаардлагатай болсон. Одоо бол Европ Америк нэгдсэн улсын тусламжид ялангуяа хамтын ажиллагааны аюулгүй байдлын хүрээнд НАТОгийн зохицуулалтанд өмнөх шигээ итгэлтэй байж чадхаа болж байна. Дональд Трамп НАТОг ч удаан хугацаанд шүүмжилсээр ирсэн. Хүйтэн дайнаас хойш Европын хамтын аюулгүй байдлын тулгуур баг нь олж ирсэн зүйл бол НАТО. Гэтэл одоо энэ суурь өөрөө ганхаж эхэллээ шүү дээ. Одоогоор Дональд Трамп Гренландтай холбоотой сүрдүүлгээс ухарсан ч Европын холбооны улсуудынх нь хувьд итгэл нь аль хэдийн алдарсан. Тиймээс Европ харилцаагаа илүү өргөн суурьтай болгох, тэнцвэр төсвөртэй байдлаа нэмэгдүүлэхийг зорж байна. Өөр сонголтууд юу байна вэ гэж харж эхэлж байна. Америк нэгдсэн улс одоо найдвартай биш, тогтворгүй түнш гэж харагдаж байна гэж хэлж болно. Украинд юу болж байгааг харуул Орос улс Европын хувьд одоогийн байдлаар оршин тогтноход нь аюул учруулах хуц болоод байна. Хятадын хувьд ч эргэлзээ болгоомжлол их байна. Ингээд харахаар Европод сонголт цөөхөн үлдэж байгаа юм. Тэдэнд өсрөнгөө хөгжиж байгаа том зах зээл өгч чадах улс юу вэ гэд харвал Энэтхэг бараг бүх шалгуурыг хангаж байна. Том хэмжээтэй чөлөө зах зээл, арчлал, ижил төстэй үнэт зүйл, систем бүгд байна шүү дээ. Энэтхэг улс олон тал бодлого, стратегийн бие даасан байдлыг баримталдаг. Ийм байхад Энэтхэг улсыг сонгохоос өөр арга байхгүй гэхэд болно. Дүгнээд харвал Европ Энэтхэгийн зах зээл рүү орох сонирхолтой. Энэ чиглэлд өмнөхөөсөө эрчтэй хөдөлж байгаа нь Америк нэгдсэн улс Дональд Трампын засаг захиргааны бодлоготой холбоотой өрнөж буй нөхцөл байдлын шууд үр дүн. Энэтхийн хувьд нэмж хэлэхэд сүүлийн 25 жил 2000 онд тухайн үеийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтоны Энэтхэг улсад хийсэн түүхэн айлчлалаас хойш хоёр улсын харилцаа маш их өөрчлөгдсөн. Энэтхэгт ямар ч байр суурьтай засгийн газар байсан бай, Америк нэгдсэн улсад аль намын засаг захиргаа байсан бай хамаагүй хоёр тал нэгнийхээ стратегийн түншлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж ирсэн. Сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын хамтын ажиллагаа асар их өссөн. 10 жилийн өмнө ийм төвшөнд хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан. Гэвч энэ бүх зүйл өнгөрсөн жилээс өөрчлөгдөж эхэлсэн юм. Худалдааны хилэлцээрээс эхлүүлээд Дональд Трамп Энэтхэг Пакистаны хооронд гал зогсоох хилэлцээрийг өөрөө зохицуулсан гэж зарласан гэх мэт олон асуудал гарсан. Энэтхэгийн хувьд эдгээр нь санаа зовох зүйл мөн Энэтхэгт ч эдийн засгийн хувьд өөр хувилбар хэрэгтэй. Америк нэгдсэн улс асар том зах зээл. Тэдгээрийн ихэнх хувь шууд Америк нэгдсэн улс руу гардаг. Тийм байхад Америк нэгдсэн улс тарифаа нэмээд эхлэхээр Энэтхэгийн олон салбар аюулд орж эхлэх нь мэдээж. Ялангуяа жижиг фермерүүд, нэхмэл үйлдвэрлэгчид тэд Энэтхэгийн эдийн засагт маш том нөлөөтэй. Тиймээс яг одоо бол Европын зах зээл Энэтхэгт маш чухал. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд Энэтхэг Аз номхон далайн 15 улсын хооронд байгуулсан чөлөө худалдааны хилэлцээр Хятадтай холбоотой болгоомжлолын улмаас нэгдэж байгаагүй. Гэвч үүний үр дүнд Энэтхэг маш том хилэлцээрийн боломжоо алдсан. Харин энэ удаад Европын холбоо Энэтхэгт тэрхүү алдагдсан том хилэлцээрийг нөхөж өгч байна гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд Энэтхэг олон чөлөө худалдааны хилэлцээр хийсэн ч цар хүрээг, хэмжээ, зах зээлийн нэвтрэх боломжийн хувьд энэ хилэлцээртэй харьцуулашгүй. Европын холбоо хамгийн томдон тооцогдно. So in a way, the European Union gives India that one big agreement. In fact, last year, India has done a lot of free trade agreements, but EU is the biggest in terms of scale, size, access, market access. So the next question would be, since the Carnegie
is the research organization. Дараагийн асуултын тухайд Carnegie бол олон улсын их тайвны судалгааны байгууллага шүү дээ. Тэгэхээр худалдаанаас гадна ийм чөлөөт худалдааны хилэлцээр бидэнд ямар дохио өгч байж болох вэ? Жишээ нь энэ чөлөөт худалдааны хилэлцээрийн хажуугаар Европын холбоо болон энэтхэг аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлж байгаа гэх мэдээлэл байна. Зөвхөн худалдаа гэхээсээ гадна өөр ямар салбар талууд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байна вэ? Into more like partnership in security, like WISE. Yes. So that's something again. Since the two markers here. Тиймээ энэ тал дээр хоёр гол хүчин зүйл байна. Нэгдүгээр Украины дайн. Энэ дайны улмаас Европ бодлогоо өөрчилж хамгаалтаа сайжруулах хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд Европ аюулгүй байдлын хувьд Америкийн нэгдсэн улсаас хамаарал ихтэй байсан. Өөрийн гэсэн томоохон зэвсэг түвшний нөөц бололцоотой цөөхөн хэдэн улс орныг эс тооцвол ихэнх Европын улс орнууд НАТО болон Америкийн нэгдсэн улсын баталгаанд найдаж ирсэн. Харин Украины дайн Европыг эхлээд өөрийн хамгаалтаа бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгуулжээ. Америкийн нэгдсэн улс болон Европын холбоо Украинд их хэмжээний тусламж үзүүлсэн. Тэр дундаа тэрбум доллараар хэмжигдөхөөс ханган нийлүүлэлт Америкийн нэгдсэн улсаас ирсэн. Европч мөн адил чухал хэмжээний нөөц мөнгөнд тусламж өгсөн. Хоёр дахь хүчин зүйлсийн хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн жил хийсэн зүйлсийг харах хэрэгтэй болно. Европ аль хэдийн хамгаалтын зарлаа нэмэгдүүлсэн гэдгийг үл харгалзан дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүртэл нэмхийг шахсан. Энэ бол асар их мөнгө. Европыг дахин зэвсэгжүүлэхэд томоохон хэмжээний нөөц хүчин чадал шаардлагатай. Гол тайлбарлах гээд байгаа зүйл рүүгээ буцаад орвол аюулгүй байдал, зэвсгийн худалдааны аминд итгэлцэл ойлголцол их чухал. Учир нь энэ маш эмзэг салбарт бол юуг чинээс хамаагүй авах боломжгүй. Чанар, стандарт хамгийн гол нь итгэлцэл. Харин энэтхэг энэ бүхнийг хангаж чадна. Энэтхэгийн батлан хамгаалах үйлдвэрлэлийн суурь тогтвортой. Мэдээж олон улсаас жишээ нь Франц, Герман, Испани зэрэг улсаас зарим зүйлсийг импортлдог нүнэ. Гэхдээ энэтхэг улс дотоодын үйлдвэрлэл, сайн суурьтай, сум, сансрын тоног төхөөрөмж, бүрэлдэхүүн хэсгүүд зэрэг дээр үндсэн шаардлагыг хангах бүрэн боломж нөөцтэй. Эдгээр нь хамгаалтын суурь бий болгоход хүчин чадлыг нэмэгдүүлэхэд маш чухал. Үүнийг нэг шөнийн дотор хийх боломжгүй. Цаг хугацаа, мөнгө, хүчин чармаалт их шаардлагатай. Хангамжийн сүлжээ амархан удирдагдахгүй. Урт хугацааны дайн ханган нийлүүлэлтийн сүлжээн дээр тулгуурлаж гэдгийг Украины дайнаас харж болно. Яаж хурдан нэмэгдүүлэх, яаж хурдан дэмжих вэ гэдэг чухал байдаг. Тиймээс Европын дахин зэвсэгжүүлэлтийн 2030 оны зорилго хүрэхийн тулд томоохон дэмжлэг хэрэгтэй. Энэтхэг үүнд нь тусламж үзүүлэх бүрэн боломжтой. Сүүлийн 10-аас 15 жилд энэтхэг батлан хамгаалах суурийг бий болгож чадсан. Үүнийг ч баталж Америкийн нэгдсэн улс болон Францын батлан хамгаалах компаниуд энэтхэгийг олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээнд оруулсан байна. Сонгодог бүрэлдэхүүн эсгүүд, системүүд, анги платформуудын загвар, хөгжүүлэлт бүгд энэтхэгт хийгддэг болсон. Мөн суурь дизайнууд энэтхэгийн судалгаа хөгжүүлэлтийн төвүүдэд хийгддэг. Компаниудын удирдлагууд өөр улсынх байж болно. Гэхдээ цаана нь энэтхэгийн инженерүүд тэдний ур чадвар мэдлэг сайн байна. Энэ бол Европ дагаж мөрдөж болох шилдэг загвар. Франц аль хэдийн хэрэгжүүлж байна. Бусад нь дагаж болно. Тэгвэл аюулгүй байдлын салбарт хамтарч ажиллах нь энэтхэгт ямар ашиг өгөх вэ гэдгийг бас ярих хэрэгтэй. Юун түрүүнд энэтхэгийн үйлдвэрлэлийн хүчин чадал, ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх хөшүүрэг болох нь мэдээж. Батлан хамгаалах аж үйлдвэрийн хувьд энэ нь үнэндээ дахин аль алинд ашигтай зүйл юм. Үйлдвэрлэлийн тухайд юм байна. Нөгөө тал нь нийтлэг учирч буй аюул занал хийлэл. Жишээ нь энэтхэг Европын холбооны хувьд энэтхэг номхон далайн бүс нутаг бол нийтлэг ашиг сонирхолтой газар. Далайн аюулгүй байдал энэтхэг номхон далайн бүсэд их чухал. Сүүлийн 2-3 жил хуудичуудын бүлэглэлийн далайн тээвэрт учруулсан аюул занал хийлэл Европын сонирхлыг ихээр татсан. Энд Хормузын булангийн тээвэрт сөрөг нөлөө үзүүлсэн даатгалын зардлуудыг нэмэгдүүлсэн зэргийг дурдж болно. Үүний улмаас дэлхийд дахинд хэрэглээний барааны үн өсгөд хүрсэн. Дэлхийн худалдааны ихэнх урсгал далайгаар дамждаг. Хормузын булан маш чухал сувгийн бүс. Азч мөн олон сувгийн бүстэй. Түүгээр нь эрчим хүч, бараа бүтээгдэхүүн ихээр дамждаг. Тэдгээрийг хамгаалах, дээрэс нь дээрэм, хард амхны тээвэр, худалдаа гээд олон зүйлд хяналт тавих шаардлагатай. Эдгээр нийтлэг аюул занал хийлэлд нийцсэн нийтлэг үзэл бодол, хамтын ажиллагаа аль хэдийн бий болж байна. Энэтхэг Европын холбооны хилэлцээр үүнийг албан ёсоор баталгаажуулж байна. Талуудын тохиролцсноор Европ энэтхэгийн номхон далайн бүсийн мэдээллийн төвд холбоо барих баг бүрэлдэхүүн томилно гэсэн.
Энэхүү төв нь Нью Делигээс холгүй барьлах ба олон улсын холбоо барих 12-оос 13 ажилтнтай. Өгөгдлийг бодит цаг хугацаанд солилцдог далайн бүсийг хяндаг байх юм. Худалдааны зорилттой мэдээлэл, тээврийн зөвшөөрөл бүгд нэгтгэгдэж нэг зураг гарна. Нэгдсэн радарын зураг харагдаж шаардлагатай үед анхаарал өгдөг байх юм. Үүнд тасралтгүй интерфейс шаардлагатай. Харин талуудын хооронд байгуулагдаж байгаа гэрээнүүд энэ чиглэлд хүчин чармаалтыг нэмэгдүүлэхэд туслах болно. Эхний алхам нь мэдээллийн төвийн холбоог томилох явдал юм а. Interface is needed and these agreements will kind of help augment that effort. And the first step in that direction is the liaison officer at the Information Fusion Center. So last but not least, I have one question left. There's some parts that are not like in this trade deal, and also. Танаас асуух сүүлчийн чухал нэг асуулт үлдээд байна. Энэ худалдааны хэлэлцээрийг эсэргүүцэж байгаа талууд бий. Гэхдээ ихэнх орнууд, ихэнх хүмүүс энэ хэлэлцээрийг дэмжиж байгаа гэж би бодож байна. Тэгвэл энэтхэгийн иргэд энэ худалдааны хэлэлцээрийг хэрхэн харж байгаа вэ? Тэд энэ хэлэлцээрийг сайшааж байгаа юу? Эсвэл шүүмжилж байна уу? Ямар хүлээлттэй байна вэ? What do they expect from this trade agreement? No, the general this thing has been absolutely positive on the trade deal. I don't think there's any section which has any negative perception on the trade deal per se. Ерөнхийдөө энэ худалдааны хэлэлцээр энэтхийн ард түмэн бүгд шахуу эрийг байр суурьтай хандж байна. Ямар ч сөрөг хандлага байхгүй гэж би бодож байна. Магадгүй тодорхой салбаруудад хит хурдан нээсэн, хит их нээлттэй болгосон гэх мэт санаа зовнил байж болох ч томоор нь авч үзвэл ерөнхийдөө эерэг хандлага давамгаалж байна. Би өмнө хэлсэнчлэн хэд хэдэн үндсэн газар тариалангийн салбар, сүү үйлдвэрлэлтийг энэтхэг үргэлж хаалттай байлгасан. Жижиг фермер эрхлэгчдэд санаа зовнил байгаа учраас арга хэмжээ авч байна. Энэ тал дээр аль хэдийн зохицуулалт хийгдсэн. Энэ хэлэлцээр энэтхийн үйлдвэрлэлийг тэлэх, Европт энэтхэгт том зах зээл нээж өгөх боломжийг өгч байгаа юм. Тиймээс ерөнхийдөө эерэг хандлагатай байгаа. Ялангуяа Америк нэгдсэн улсаас энэтх рүү тавьсан өндөр тарифууд хэрэгжиж байгаа ийм үед энэ хэлэлцээр энэтхийн худалдаа, экспорт сайнаар нөлөөлж байна. Тиймээс энэ тал дээр санаа зовх зүйл бараг алга. Мөн олон нийтийн дунд ажиглагдаж байгаа сүүлийн үеийн чиг хандлагыг харуул улс орнууд нэг нэгэндээ улам хаалттай болж байна. Глобалчлалын эсрэг хөдөлгөөн явагдаж байна гэж хэлж болно. Ийм үед худалдааны хэлэлцээр маш чухал. Худалдаа байхгүй бол эдийн засаг өсөх боломжгүй. Эдийн засгийн өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийн тулд олон улсын худалдаа зайлшгүй шаардлагатай. Харин энэтхэг улс бол хамгийн хурдцтай өсөж байгаа томоохон эдийн засгуудын нэг. Ажил эрхлэлт бий болох коллежоос төгсөж байгаа залуусын ажлын байраар хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахын тулд худалдаа зайлшгүй хэрэгтэй. Энэхүү хэлэлцээр Европын хөрөнгө оруулалтыг энэтхэгт татах боломжийг нээж, нэг нь нөгөөгөө дэмжих цикл үүсгэнэ. Энэ нь ажлын байр бий болгох, энэтхэгт үйлдвэрлэл нэмэгдүүлэхэд туслаа. Одоогоор энэтхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн хувь нэмэгдэх хэрэгтэй байна. Үүнтэй холбоотой энэтхийн эдийн засгийн бүтцэд санаа зовох асуудал удаж байгаа. Үйлчилгээний салбар том, газар тариалан хамгийн их ажил эрхлэлттэй салбар мөн ч гэлээ үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь маш бага. Энэхүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх олон арга хэмжээ авч ирсэн. Европын холбоотой байгуулж байгаа хэлэлцээр ч гэсэн энэтхэгт илүү олон ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг сайжруулахад чухал арга хэмжээ. Залуусыг ажлын байртай байлгаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, ардчлалын өгөөжийг ашиглаж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг тогтвортой байлгах маш чухал. Generate more jobs, improve the manufacturing, to employ the youth gainfully, one, make use of the democratic dividend and sustain the GDP growth, which is critical. So thank you so much, Perry. I think Маш их баярлалаа Перри. Сэтгүүлчийн хувьд таны ярианаас дүгнээд харахад Европын холбоо энэтхэг хоёр бидэнд геополитикийн зөрчил, аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол гэх мэт маш олон хүчин зүйлсээс үл харгалзан хоорондоо хэрхэн хамтран ажиллаж болдгийг харуулж чадлаа гэж би бодож байна. Мөн та бидэнд энэ худалдааны хэлэлцээрийн талаар маш нарийн тодорхой тайлбарлаж, мдээгүй байсан олон мэдээлэл харах үнцгүүдийг тайлбарлаж өглөө. Цаг зав гаргасанд маш их баярлалаа Перри. A lot of information we hadn't. So thank you so much for your time, sir. Thank you. Glad to hear that. Үүнийг сонсоход та тань нэвтрүүлэгтээ урьсанд маш их баярлалаа. Thank you. Тэгэхээр үзэгчдээ дэлхийн 2 тэрбум хүн болон дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4/1-ийг хамарч байгаа маш том чөлөөт худалдааны хэлэлцээр Европын холбоо болон энэтхэг улсын хооронд байгуулагдсан талаарх мэдээллийг бид та бүхэн газар дээр нь ажилласан сэтгүүлчтэй холбогдож үзүүллээ.
Мөн Ноён Перри бидэнд энэхүү хэлэлцээрийн яг юу багтсан яг яагаад талууд энэхүү хэлэлцээрт 20 жил хэлсний эцтэйг одоо л ингэж одоо хэлэлцээрт хүрэхээр зөвшөөрсөн тохиролцсон байгаа вэ гэдгийг маш дэлгэрэнгүйгээр ярилцаж одоо үзүүллээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.